119 хяналтын камертай өндөр хамгаалалттай сургуулиас нэгэн хүү яг л агаар цамхарсан юм шиг алга болчихсон гэвэл та итгэх үү? Энэхүү сургууль нь Хятадын хамгийн өндөр хамгаалалттай сургуулиудын нэг байсан байна. Тэр сургууль 119 хяналтын камертай байсан бөгөөд Хуу Шинью нэртэй хүү алга болсон байна. Тэрээр сургуулиас гарч байгаа камерын бичлэгийг олдоогүй бөгөөд түүнийг 100 өдөр хайсны дараагаар сургуулийн ойролцоох 100 метрийн цаанаас олсон байна. 2022 оны 10 сарын 14-ний өдөр оройн давталгандаа гарахаар явсан хүү эргэж ирсэнгүй. Хятадын засгийн газраас сасар том мэрлийг эхлүүлж 5,000 гаруй хүн маш олон тооны дулаан мэдрэгчтэй дорон үнэрч нохоонуудыг явуулж 100 өдрийн турш хүүг хайсан боловч хүүг олж чадаагүй. Тэгвэл сургуулийн захиргаа камерын бичлэгийг устгасан уу? Эсвэл сургууль дотор хэн нэгэн хүүг хөнөөсөн болов уу? За хүүг олдохгүй болоод олон хоног болоод интернетээр юу гэж хөгж эхэлчихсэн бэ гэхээр хүүг барьж аваад хүний нэмэд явуулсан юм шүү. Эсвэл хүүг тэр сургуулийнх нь ямар нэгэн химийн багш нь алаад тэр хүүгийн цогцыг нь шингэн болгоод хуригдсан юм шүү гэх мэтчлэн аимшигтэй таамгуудыг дэвшүүлж эхэлсэн байгаа. 2023 оны 1 сарын 28-нд хүү алга болсноос 6 дахь хоног дээр сургуулийн талбай хажууд ердөө 100 метрийн цаана орших үр тариан талбай агуулгын гадна талын модон дээр сулцсан байгаа. Ингээ хачирхалтай иргэний үйсэн бэ гэхээр яг тэр газараар зөндөө олон удаа явж хүүг хайсан боловч хүү олдоогүй байсан. Тэгсэн хэрнээ дахин нэг хайлтын үр явцад хүү тэр газараас олдсон байгаа. Хүү тэр модны доороос ер нь дүүжлэгдсэн байдалтайгаар олдсон бөгөөд хүү олдохдоо хөрмөө буруу харуулаад дотор талаар нь өмссөн байсан гэж байгаа юм. Энэ нь болохоор маш олон хүнийг эргэлзэхэд хүргэсэн байгаа. Хүү хэрвээ амиа орлогч байсан бол яагаад хувцас буруу харуулж өмснө гэж хүмүүс эргэлзсэн. Тэнд хэргийн газраас олдсон дуу хураагур дээрээс хүүхд сэтгэл зүйн дарамт мэдэрч сэтгэл санаагаар унсан гэсэн баримтыг цагдаа нар олж илрүүлээд энэ хэргийг хүүг амиа орлсон гэж бодоод хэргийг хаасан байгаа. Хичээлийн дарамт эсвэл гэр бүлийг хүлээсэн сансан тэр сэтгэлээс болоод хүү амиа орлсон болов уу? Олон нийт болохоор энэ талаар ерөөсөө санал нийлэхгүй одоо бол тэр эргэлзээтэй байдаг юм. Ягаад гэвэл хүүг хайж байхад яг тэр газраар олон удаа явхад хүү тэнд байгаагүй. За мөн дээрээс нь гинт гарч ирсэн их сонирхолтой. Бас дээрээс нь хүүгийн өмсөн хувцас яагаад буруу харж өмсөн байсан бэ? Энэ яг хүү сэтгэл санаа унагаар унснаас болоод амиа орлсон уу? Эсвэл бол ямар нэгэн байдлаар сургуулийн зүгээс буруутай үйлдэл гаргаж хүүг хөнөөгөөд энийг төгс болгож харагдуулахыг хүссэн үү? Энд яг юу болсон бол та энэ талаар юу гэж бодож байна? Энэхүү хэрэгтэй төстэй нууцлаг болсон явдлуудыг сонсохыг хүсвэл та фоллоу дарж намайг дагаарай.